Эхэм найзуудаа 7 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн өдөр бүр Илч Владимир Мунтян болон Виктори Мунтянаар тодорхой өвчний эдгэрэл хараал таслах залбирлууд хийж та бүхэндээ хичээлүүдийг өгөх болно. Өмнөх саммитад оролцсон болон эх 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний хооронд явагдах саммитад бүртгэгдсэн хүмүүст Илч Владимир болон Викторионоор залбирал болон хичээлүүдийг өгөх болно. Өдөр болгон тодорхой өвчний эдгэрлийн төлөө болон муу нэгнийг хөөн зайлуулах чөлөөлтийн залбирлуудыг хийн. Та бүхэн Instagram, Telegram, Facebook хуудасаар дамжуулан залбирал болон хичээлүүдийн хуваарийг авах боломжтой. 7 дугаар сар бол Илч Владимир Мунтян, пастор Виктори Мунтянаар залбирал хичээлүүдээр та бүхэндээ үйлчилсэн саммитад бэлтгэх цаг хугацаа. Энэ сар бол сая хүмүүсийг шин төрөлтөд бэлтгэсэн цаг хугацаа юм. Сайн байцгаана уу найзуудаа. Өнөөдөр бас нэгэн шинэ хуудас нэгдэж байна. Өнөөдрийн шинэ хуудас нь урдынхаас айгүй илүү байх болно. Халелуя. Бурхан алдрыг өргөе. Архаг өвчнүүдийн эдгэрлийн төлөө залбирч, дөрөвдөг хэмжигдэхүүнээс суралцах болон эзэн Бурханаас бидэнд өгөгдсөн агуу ёроол байгаа. Энэ ёроол нь бол Есүс Христийн таглаар дамжигдан өгөгдсөн нэгүсэл юм. Нэгүсэл Бурханы олон талт дүүргэлийг авчирдаг. Нэгүсэл юуны түрүүнд уучлалыг авчирдаг. Муу нэгэн хүн ёрын хараал, өвчин, бүтэлгүүтэл, хоосрол, ядуурлыг авчрахын тулд түүний алдааг ашиглан мах бодитон нэвтэрдэг юм. Гэсэн ч бидний буруутгал Христийн цусаар авагдсан. Бид муу нэгнийг Есүсийн цусаар ялдаг тослогоо орж ирлээ. Халелуя. Есүс Христийн цус агуу хүч чадалтай гэдгийг мэдэх хэрэгтэй. Уучлал бол Есүс Христийг болон түүний тахлын утга учирыг танин мэдхийн учир ирдэг. Түүний амьлалтыг мэдэх нь чухал. Гэхдээ амьлалтын утга учирыг мэдэх нь илүү чухал. Тэр үхлээс дахин амьлагчдын анхных нь. Ингэснээр бид дээрээс төрөх үед мөнхийн амьтаа болгогдох боломжтой болсон. Бичээс үхлээс амьлуу шилжигдсэн гэж бичигдсэн байдаг. Тиймээс одоо ч бид мөнхийн амьаар амьдарч байгаа. Нууц нь энэ юм. Гэвч одоо ч бидний төлөө зуучлсаар байдаг. Тэр одоо ч бидний өмнөөс эцгийн өмнө зуучлан байгаа гэдгийг агшин зур зах гэж бодоод үзээрэй. Тийм учраас чи энэ газар дэлхий дээр байхдаа ариун сүнсгүйгээр юу ч битгий эхэл. Залбиралгүйгээр юу ч битгий эхэл. Харин чи түүнтэй хамт эхлэхэд чи түүнтэй хамт бизнес, өөрийн гэр бүлээ, чи түүнтэй хамт үйлчлэлээ эхлэн. Түүнтэй хамт аливаа зүйлийг эхлэхэд чиний бүх зүйл бүтэмжгүй, бүх зүйл чинь мухардмал байдалд хүрсэн байсан ч тэр чамайг босгоно. Та өршөөл ба уучлал нь нэгүслэр ирдэг гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Ефесийн 1:7 дээр түүний нэгүслийн баялгаар бидэнд түүний дотор цусныхан золилт хэм нүгний маань төлөөх уучлал бий. За сонсцгоо, цусныхан золилт гэж шүү. Тэр цусаараа худалдаа авсан Адам харин таныг зарсан. Иймээс л муу нэгэн таны амьдрал руу орж исэн. Гэвч өнөөдөр Есүс Христийг танин мэдсэн итгэлээрээ дамжин чи шилжүүлэгдэж байгаа. Таны амьдрал хүч биевэлж эхлэн. Тэр нь бүр үйлдвэрлэгдэн хоригдлогдож эхлэн. Энэ ямар зарчмаар явагддаг вэ гэвэл итгэлийн хуулиар явагддаг. Мойсийн хуулиар биш, итгэлийн хуулиар шүү. Итгэлийн хууль гэдэг нь хуульчлагдсан зүйлийг одит байдал руу шилжүүлэхийг хэлнэ. Хууль зүйн хувьд бид аврагдсан, түүний шарахаар бид эдгэрсэн. Эдгэрүүд нь бол баримт, одит илэрлэн чиний зүрхэнд итгэл орж ирэхэд явагддаг. Нэг нууц хэлье. Бид дөрөвдөг хэмжигдэхүүний тухай ярьж та эдгэрлээ авахаасаа өмнө нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Та нар өнөөдөр яг энэ хичээлээрээ дамжуулаад зөвхөн эдгэрэх биш, зөвхөн архагсан өвчнөөс эдгэрэх биш. Бүр түүнээс жилүү агуу ихэн үзүүлдэг, шинэ амьдрал руу зүтгэх, Бурханы алдар руу зүтгэх. Алдар дотор гэдэг нь юу? Алдарт байна гэдэг бол түүний оршихуйд байхыг хэлнэ. За энд бол ариун сүнсний оршихуйг ярьж байна. Эзэн Бурханаас итгэлийг хуугаарай.
өөрийн шийдвэрлэж чадахгүй асуудал дээр эзэн бурхнаас итгэлийг гуйж гараа. Таны хувьд бүх зүйлс боломжгүй, бүтэмжгүй байгаа яг тэр асуудал дээр бурхнаас итгэлийг гуйгаарай. Миний хэлж гад итгээд хүлээгээд авчих. Би үүний чинь өсдөрөө туссан. Би итгэлгүй байгаа үедээ бурхнаас итгэл гуйж исэн. Та надад итгэлийг өгөөч гэж тусгаарж ирлээ. Тодорхой хугацааны дараа миний зүрх рүү тэр итгэл урсан орж ирдэг байсан. Бурхан боломжгүй зүйлд чинь итгэлийг өгдөг юм байна лээ. Би харсан гэрчилж байна. Бурхан итгэлийг зүрхэнд дүүргэдэг. Дараа нь итгэл ирсэн үед харахад гадаад байдлаар бүх юм хуучнаар. Харин дотоод сэтгэлдээ бүхнийг авсан байдаг. Ийм л юм болдго юм да. Тиймээс дөрөвдөг хэмжигдэхүүнд хөдөлж эхлэхдээ суурьтай байх хэрэгтэй. Заавал суурьтай байх ёстой. Амьдралын чинь суурь бол Есүс Христийн цус юм. Өөрөөр хэлбэл энэ бол илчлэл. Есүс Христийн цусаар чи аврагдсан. Есүс Христийн цусаар чи амийн номонд бичигдсэн. Есүс Христийн цусаар чи мөнхийн амьтаа. Есүс Христийн цусаар чи эдгэрч шинэ амьдралтай болсон. Есүс Христийн цус бол эцэг бурхны өмнө ирж боломжгүй зүйлсийг гуйх суурь юм. Есүсээс гайхамшигыг гуйх боломж. Есүс Христийн цус бол таны амьдралын суурь юм. Ариун сүнсний хөдлөл. Энэ яагаад надаар дамжиж хөдөлж ийн гэж цагтаа бурхан намайг сорилтоор туулуулж ирсэн. Энэ бол 5 он жилүүд байсан. Эзэн бурхан намайг хууль дотор тэмцэлтгийг зөвшөөрсөн. Эзэн бурхан намайг нээлттэйгээр тэр хүнд тэмцэл рүү оруулсан. Би бүх хүч чадлаараа тэмцэлдэж боловч би бол зохистой хэрэгсч хүн биш юм байна гэд бурханаас та намайг нэг хоногт битгий амьд явуулаач гэж гуйж байсан. Ингээд эцэст би нэг зүйлийг ойлгосон. Хүн Есүс Христийн цуснаас өөр юу ч тусалдгүй байна гэдгийг зөвхөн Есүс Христийн цус. Зөвхөн Христийн цус. Зөвхөн цорын ганц тэр. Зөвхөн тэр ойлгож гин үү? Зөвхөн тэр хүний амьдрал альва зүйлийг хийж чадна. Зөвхөн тэр чамайг зөвдгөн. Зөвхөн тэр чамайг шинэ амьтаа болгоно. Зөвхөн тэр чамайг хүн болгоно. Тэр чамайг бурхны өмнө зогсох зохистой нэгэн болгоно. Боломжгүй зүйлийг гуйх эрхтэй нэгэн болгоно. Боломжгүй зүйлс рүү зүтгэх эрхтэй нэгэн болгоно. Халелуя! Алдраг өргөн Есүс. Алдраг Есүс. Алдраг Есүс. Өнөөдөр бид нар чухал зүйлийг ярьж байгаа өдөр байна. Таны амьдрал суурь байгаа. Тэр суурь чинь чамайг хэрхэн амьдрахыг чинь тодорхойлж байдаг. Та хэрхэн залбирах вэ? Яаж залбирах вэ? Суурьгүй хүмүүс бол залбираал байна. Байнгал уйлан, байнгал зүдрэн, амьдралдаа сайн л үзүүлэхвч улмал муу хаагч идэг. Залбиралд орлоо гарч ирэхдээ бүрэл нурсан байдаг. Харин залбиралд орлоо ялтаагаар гарч ирж болдог. Ялгаа нь хаана байна гэж асууж байна уу? Танд Есүс Христийн цусны илчлэл байхгүй бол танд ирээдүй байхгүй, танд хариултч байхгүй. За сонсгооч бай. Хичнээн хүмүүс хөглөрсөн чуулганд байснараа гутгалд орсон бай. Эхэндээ тэд нэр залбирлын хариултаа авдаг л байсан. Учир нь тэд хуулийг мэддэг. Зөвхөн бурханд итгэжсэн. Чуулган дотор тэр хүнийг сургаж эхэллээ. Чи үүнийг сахих хэрэгтэй, үүнийг хийх хэрэгтэй, ингэх хэрэгтэй. Эцэст нь тэр хүн хийж чадсангүй. Хуулийг хэрэгжүүлж эхэллээ. Нэгүсэл салж авлаа. Асуудлын гол юунд байдгүй? Бидний зөвтгөл үйлстэй биш, итгэлдэл байдаг. Нэгүсэлд итгэе, бурхны хайранд итгэе. Бид бурхны хайранд итгэцгээс өглөрсөн чуулганы хичнээн хүмүүс залбираад хариулт аваагүй. Гуйгаад хариулт аваагүй. Тэгээд эцэст гуйхаач болсон. Бурхан тулгуурлахаа болж өөрийн хүчээр амьдралаа зохион байгуулж эхэлнэ. Тэгээд уламжлалтаар бурхан минь өрөөж өгөөч, талархыг, уламжлалтсан талархал, уламжлагдсан хүлээл, уламжлагдсан хариултгүй. Өнөөдөр бүх зүйлийг өөрчлөх цаг иржээ. Эцэг бурхан руу ирэх цорын ганц шалтгаан бол Есүс Христийн цус. Яагаад Есүс дээр ирэх? Яагаад ариун сүнс үлсээ үлдэж байна? Ариун сүнс өнөөдөр идгээж байгаа. Энэ үйлдэлүүдийн шалтгаан нь бол цус. Тахилын цус. Загалмай дээрх тахилын цус. Ойлгож гин үү? Цус урсах үед сүмийн хөшиг хуваагдсан. Хөшиг юуг заагалж исэн?
ариунаас ариун газар оршихгүй хүн хоёрыг загалдаг байсан. Хөшиг цууснаар түүний ард байсан Бурхны оршихуй хүмүүс рүү гарч ирсэн. Олонх нь бид нэвтрэх боломжтой болсон гэж боддог. Үгүй, Бурхан бидэнд лөө ирэх боломжтой болсон. Тиймээс чи Бурханд хүрч болно. Тэр чиний хажууд байна. Халелуя. Ариун сүнс энд байна. Ариун сүнс энд байгаа учраас бид нэр Иерусалимийн сүм рүү явах шаардлага. Ариун сүнс хөшгийг дотроос нь цуулж гарч ирсэн. Халелуя. Бурхан минь, халелуя. Ариун сүнс энд байна. Ариун сүнс энд байна. Майснараа та нарт нэг зүйлийг хэлье. Таны сэтгэл өвдөл, доройтол, буруутгал, энэ бүгд энэ бүхэн чинь ирээдүйд хамгийн хүчтэй талбар байх болно. Учир нь та өөрийн итгэл байхгүй байсан талбар дээрээ надтай хамт Бурханаас итгэлийг гуугаарай. Өнөөдөр цаг хугацаа нэрсэн байна. Цаг ирсэн байна. Би маш их баяртай байна. Өөрт чинь байгаа загвар тэмцлүүдийг нэг санагалдаад үз. Яагаад тэмцэл байсан гэж та энэ асуудал руу орохдоо ялах итгэлгүй байсан. Энэ асуудал дээр чи итгэлгүй байсан. Тиймээс чи энэ асуудлаас болоод зовж шаналж байсан. Тэгээд энэ нөхцөл байдал үүссэн. Харин өнөөдөр одоо бүгд нэгэн сэтгэлээр хамт залбирцгаая. Ариун сүнсээ би танаас гуйж байна. Сэтгэл зүрхийг итгэлээр дүүргэж. Итгэлээр дүүргэж. Тухайн асуудлаа бодоорой. Энэ асуудлын талаар сэтгэл зүрхэнд итгэлийг дүүргэж. Одоо 4 дахь хэмжигдэхүүнд явж эхэлцгээе. Би та нарыг хөтлөн дагуулах болно. Есүс та надад итгэлийг өгөөч гэж гуйгаарай. Итгэлийг өгөөч. Таньгүйгээр юу ч хийж чадахгүй. Би таньгүйгээр юу ч хийж чадахгүй. Ариун сүнсээ та үлсээ үлдээч. Та яг одоо эхлээч. Тэдэнд итгэлийг бэлэглээч. 4 дахь хэмжигдэхүүний залбирал намайг хөтлөн дагуулаач. Хөтлөн дагуулаач. Халелуя. Энэ нөхцөл байдлын төгсгөл ямар байх тухай төсөөлөн бодоорой. Яг энэ агшин тэр төгсгөлийг төсөөлөн бодоорой. Та ямар байхыг хүсэж байна? Тэр ялалтаа бий болсон. Яг түүн дотроо байна гэж төсөөлөд хараарай. Аль хэдийн тэр оргилд хүрсэн түүгээрээ амьдрч ийн гэж төсөөлөд хараарай. Ядахтаа биш, дээд хэмжээгээр нь төсөөлөөрэй. Дээд хэмжээгээр нь бодоорой. Үнэхээр ялсан, боломжит хязгаараасаа бүр давсан гэж бодоорой. Яг ингэж төсөөлөөрэй. Ингээд надтай хамт төсөөлцгөөрэй. Та төсөөлж, би төсөөлж байна. Би камерын төлөө залбирч байна. Найзуудаа тэр төвсөллийг ариун сүнс таны дотор бүтээж байна. Би таныг хөтлөн дагуулж байна. Дээд хязгаар гэж байдаг. Та түүнээс даваарай. Бидний өмнө жишээнүүд байдаг. Тэр жишээ болсон хүмүүсээс ч давж ийн гэж төсөөлөд бод. Тэр жишээнүүд нь та нарын дөрөв байдаг. Тэдэнтэй адилхан байх юмсан гэ. Яг энэ үн шиг байх юм бол, яг тэр хүн шиг байх юм бол харин одоо түүнээс илүү байх юм байна. Түүнээс илүү байна гэд бод. Яг энэ үедээ энэ нь Бурханы хүсэл байсныг мэдрэх болно. Бурхан тэр жишээ болгогч дээр сайныг хийсэн бол тэр түүнийг дахин хийхийг хүсэж дараагийнхтэй нь түүнээс ч илүү хийхийг хүсэж байгаа. Түүнээс илүү шүү. Тэр чамайг хараасаа гэж хүсэж байгаа. Жишээ болгогчийн түүхийг харах юм бол тэр хүн чиний үзээгүй тэр муу төвшинж байсан байж болно. Тэр хүн тэр төвшинд байхдаа Бурхан минь гэж илүү гуйсан бол одоо чи бодоод үзсэн. Түүндээ хүрээд ав. Түүнийгээ бариад ав. Хүрээд ав. Халелуя. 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 Ариун сүнсээ баярлалаа. Ариун сүнсээ баярлалаа. Баярлалаа. Танд баярлалаа. Танд баярлалаа. Оршихуйтэй байгаарай. Түүндээ байгаарай. Түүн дотроо байгаарай. Бодоод төсөөлөөрэй. Нэг бүрчлэнгээр бодоорой. Зоригтойгоор нэг бүрчлэн төсөөлөд хараарай. Хүнд маш чухал агшингуудч байдаг. Надад нэг удаа нэг номлогч хэлсэн.
Чи ерөөлийг дагахгүй, ерөөл чамайг дагах болно гэж. Энэ үгийг сонсмогцоод би барьж яваад банк боддог байсан. Би 4 дахь хэмжигдэхүүний талаар мэдлэггүй он жилүүд өнгөрсөөр харин мэдсэн цагаасаа эхлээд ойлгохыг хичээж аажмаар төсөөлж эхэлсэн. Ойлгосон тэр үеэс эхлээд энэ нь миний толгой дахь төсөөлөл болж миний амьдрал дагаж эхэлсэн. Ерөөл. Халелуя. Ерөөл гэдэг хэн нэгэнд эрүүл мэнд, өөр нэгэнд гэр бүлийн аз жаргал, та өөрийн эрүүл мэнд гэр бүл рүүгээ өнгийн харах үедээ өөрийн хамгийн тогт тухтай, аз жаргалтай, хамгийн сайхан мэдрэмжтэй байсан тэр үе рүүгээ ор. Хэн нэгэн санхүү рүүгээ харж байгаа бол түндүүгээ ор. Чиний төлөө нэгдсэн хаалга. Чи тийшээ ор. Нэгүсэл бол боломжийг давуулан хийх, зөвшөөрөгдснөөс хэтрүүлэх, бодит байдлаас халих, үнгүй өгөгдсөн ерөөл юм. Бодит байдал бол чамаар бий болдог. Чиний хийсэн зүйл бодитоор байгаа байхгүй чи тодорхойлдог. Гэвч өнөөдөр шинэ цаг хугацааг эхлүүлдэг мөч байна. Чи шийддэг. Ариун сүнсээ танаас гуйж байна. Яг одоо хүрээч. Хуучин сэтгэхүйгээ бүү зөвшөөр. Амьдралын одит нөхцөл байдлаа бүү зөвшөөр. Бодлоо өөрчил. Мөрөөдөж ихэл. Тодорхой харж ихэл. Өөрийн тэр дүрслэлээ тодорхой зур. Бүр ширхэгчлэн. Тэр ширхэгчлэл ариавчлууд чинь таны дүрслэлийг чинь барьж өгч байдгийг. Энэ нь таны амьдралын санхүү, эрүүл мэнд бүх талбарт чинь ариавчлан харах нь маш чухал байдаг. Хэрвээ танд генийн асуудал, удам дамжсан, удамшлын судас бүдүүрэлтэй жишээ хугацаанаас өмнө ямар нэгэн хямралууд үүсдэг ч юм уу юу ч байж болно. Зарим нь шаста үе уламжлагсан гээл ярьж идэг утмасан хавдрын өвчнүүд хэрв та эрүүл мэндийнхаа төлөө ариавчлан харж чадах юм бол эмнэлэг дээр очиод шинжилүүлэх. Шинжилгээний үр дүн ямар сайхан эрүүл гэнтэй бэ гэж хэлэх болно. Ариавчлан харах нь танд маш чухал. Та өөрийнхөө бие махбодыг эрүүл байгаагаар ариавчлан харж чаддаг байх нь маш чухал. Хүн өөрийгөө бүр ширхэгчлэн төгс эрүүлээр харна гэдэг тийм чамар биш. Халелуя. Санхүү тань руу ирж байгааг харах хэрэгтэй. Шинэ нөхцөл байдал, боломжууд араараасаа хаалгууд нэгдэж байгааг харах хэрэгтэй. Санхүү өөрөө ирж байгаа. Хаалгууд нэгдэж байгаа. Бурхны ивэл ерөөл чамайг тойрон хүрээлж байгаа. Таны талархлын тахил ерөөлөө үлдэж байгаа. Талархлын тахилууд таны амьдрал дээр үйлсээ үлдэх. Огт байхгүй байсан юм шиг хаалгууд нэгдэж эхэлдэг. Исая номны 45-ыг харж чаддаг байх хэрэгтэй. Өөрийн тосолсон кориштой баруун гарыг чинь барьсан гэж хэлсэн байдаг. Үүнийг сонсоод Бурхан миний баруун гараас барьсан байна гэж ойлгох хэрэгтэй. Хаадуудын хоёрог дуулгыг алдууруулахаар үүдийг нь үл хааж хинч хизээч би гарын үсэг зурхгүй гэж хэлэхгүй. Хинч энэ бүтэхгүй гэж хэлэхгүй. Чи ямар нэгэн дэмжлэг авахын тулд ёрм руу хандахгүй, хэн нэгэн дүү ч юм уу, гадаадынхан дүү ч юм уу хандах хэрэггүй. Ах дүүрүүгээ хандах шаардлагагүй. Үүд нь үл хаагдах ерөөл чамд өгөгдсөн. Чи гараараа даллахтар аль салбараас санхүү ирэх болно. Меданы хааны шүргсэн газар болгон алтуулж исэн мэт. Та нар нэг зүйлийг сонсчоо тоо. Таны амьдрал дээр ариун сүнсний шүргэлт явагдана гэдэг бол маш өөр.
Энэ үнэхээр балд газар нууцлагдсан харанхуйн эрдэнэсүүд тэд хинийх чинийх тэр хэлэхдээ тэр баялгуудыг чамд өгнө л гэж байгаа. Хэн дөхөө бурхан шийдэх. Халелуя. Тосолгоо. Хэн дөхөө бурхан мэдэх. Харанхуйд нууцсан эрдэнэсийг хэн дөхөө бурхан шийдэх. Чамд түүний шийдвэр маш сайхан. Учир нь чи талархлын тагтаа бидэнд юу харж байдаг түүнд өргөхөөр шийдэхэд бидний зүрх сэтгэл түүний өмнө нэгдэж байдаг юм аа. Би Левийн номны үгэнд маш итгэлтэй байдаг. Та нар эзэн талархлын тагтыг өргөхдөө та нарын өмнөөс энэ нь хүлээн авахгүй цаар өрг. Бурханы шийдвэр чам дээр байхаар өрг. Яг чамдал тэр харанхуйд нуугдсан эрдэнэсийг өгөх болно. Чамдал харанхуйд нуугдсан эрдэнэсийг өгөх болно. Тэр бол маш их байгаа шүү. Түүнд хязгааргаж байгаа юу? Ямар нэгэн хязгааргаж байгаа юу? Мэдээж байхгүй. Бурхан эзэн минь. Халелуя. Бурханд боломжгүй зүйл гэж юу ч байхгүй. Халелуя, халелуя. 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 Ихэм ариун сүнсээ. Та өөрийн гайхамшигтай агуу хүч чадлаараа хөдөлж хүн болгонд хүрээч. Дэлгэсний өмнө байгаа хүн болгонд хүрээрэй. Өнөөдөр бид нар дөрөв дэх хэмжих түүний дүрслэлийн залбирлаар залбирна. Сүнслэг ертөнцийн залбирал. Энэ залбирал бол яг үнэн хэрэг дээрээ та ариун сүнстэй хоршин бүтээж байгаа бүтээлийн залбирал. Найзууд түүнтэй хоршин бүтээгээрэй. Бүтээгээрэй. Нууцлагдсан эд баялагийг бүтээ. Харанхуйд байгаа эрдэнэсийг бүтээ. Бичээст бичигдсэн нууцлагдсан эд баялаг. Бурхан минь, халелуя. Ариун сүнсээ. Өнөөдөр бид дүрслэлийг харах анхны ахалхмаа хийж байна. Надтай хамт залбирахыг гуйж байна. Эзэн бурхнаас энэ нь боломжтой болгохын тулд эзэн бурхнаас итгэлийг гуйгаараа нэг хүнд үүнийг өгч байна. Та энэ зүйлийг өөрийн амьдрал дээр бодит болж байгаагаар харах хэрэгтэй. Та уугийн боолчлол, хамаарал, хяналтаас гарсан гэдгээ харах хэрэгтэй. Санхүүгийн чөлөөлөлт явуулаа. Та өөрийн махбодоо сул дорой өвчтөөгөр биш, эрүүлэр хараарай. Архаг өвчин сул дорой байдал гэж юу юм бэ? Энэ бол өвчин эргэтнээс эргэтнлөө шилжиж бүх махбод доройтож бамбай булчирхан үйл ажиллагаа руу явагдаж, бодисын солилцоо алдагдаж, гармоны өөрчлөлт явагдаж, махбодын зохицолтгоо жоохон өөрчлөлт гаргахад бүх зүйлүүд хэв хэмжээгээ алддаг. Та нар сайн харах хэрэгтэй. Таны бие махбод эрүүлжсэн, бүрэн эрүүлсэн, өвчтэй байсан эргэтнүүд цусан дотор арьс нийгэмтлүүд, за өөрчлөлттэй байсан элэг, бамбай булчирхан өөрчлөлтүүд, өвчтэй байсан юу ч байсан энэ цагт шинэ болж байна. Би эрүүлжсэн гэж хэлээгүй, шинэ болж байна гэж хэлнэ. Төгс болсон. Учир нь тэр хийсэн. Тэр хүмүүст яаж бүтээдгээ харуулсан. Есүсийн өмнө сохор хүн ирж зогсоход тэр яадгүй шавар аваад түүндөө нулимж хөлсөөрөө зуураад тэр зуурсан шавраа нүдэнд нь наадаг. Үүнийг харахад гомдмаар байгаа үстэй. Олон янзаар ярьж болмоор байгаа үстэй. Хэн нэгэн номлогч нь ингэж хийх юм бол шүүмжинд орно. Тэр үед түүнийг бас шүүмжилж байсан. Тэр тэгээд түүнийг хотын нөгөө зах руу яв гэж байгаа. Нүдэн шаваатай түүнийг яв гэхэд хүмүүс тэрийг хараад шамаг барамжилж байна гэж. Харин тэр хотын нөгөө захад очиж голын усан нүдээ угаа гэсэн. Гол угаа гэдэг нь нүгсүгөө. Нэг үгээр хэлэхэд илгээгдсэн. Чи илгээгдсэн байх ёстой. Би танд хэлье. Эхлэх бүх юм ариун сүнстэй хамт хэл. Энэ түүхээс харах үед шавар шавхаанаас таны нүдийг бүтээх чадвартай харах хэрэгтэй. Шавраас нүдийг бүтээн. Нүдийг бүтээхийн тулд түүний шүлс, түүний хуруу байхтад хангалттай. Тэр төрхийн сохор байсан. Гэхдээ хараатай болсон. Магадгүй өнөөдөр чи төрхийн зүрхний гажигтай байж магадгүй. Төрхийн кастатай байсан байж болно.
таны хүүхэд ч төрхийн асуудалтай, та ч төрхийн асуудалтай байж болно. Харж байгаа бидтэй. Тэдний чинь эдгээр Есүсийн шүлэл чавар хуруул хэрэгтэй байсан. Энэ бол загалмайн өмнөх хэвд. Харин одоо бол өөр. Харин одоо бол бүх зүйл өөр. Тэр загалмай дээр өөрийгөө өргөхдөө тахлын хургал цусаа авсгсан. Яг энэ агшинд гайхамшигтай зүйл болсон. Тэнгэр газрыг бүтээгчийн агуу хүч болох нэгүсэл бидний амьдрал дээр тутагцсан. Тэр хүчтэй өнөөдөр чиний бүх зүйлийг шинээр бүтээх хадалтай. Халелуя. Чиний нэг эрхтэж байхгүй ч болно. Чи эрхтэнтэй хүнээс илүү ажиллана. Өөрөө бүтээх болно. Тэр бүтээн тэр хүнийг дахин бүтээж чадна. Тэр шинэ хүнийг ч бүтээж чадна. Тэр бүгдийг хийж чадна. Харин нэг л хууль бий. Энэ бол итгэлийн хууль. Та бөрлөөгөө хар сайн төсөөл. Халелуя. Төсөөлөөрэй. Хамтдаа залбирах болно. Архагсан өвчнүүд эдгэрэх болно. Эзэн бурхан бүтээж байна. Тийм учраас архагсан өвчнүүд танаас зайлж байна. Эзэн бурхан бүтээж байна. Ариун сүнсээ хүрээч. Энэ үг гэрчлэгдэхийн учир хүрээч. Есүсийн цусны гэрчлэлийн учир хүрээч. Тэнгэрлэг зүгнэ. Таны хайр цогцогдох болно. Махбат сэтгэл зүрх болгон дээр итгэлээр дамжин таны хайр цогцогдох. Та итгэлийн сүнсийг дүүргэж. Яг одоо далд ухамсар нь өвчнөр тохигдсон хүмүүст хандан хэлж байна. Тэр хүмүүсийн далд ухамсар өвчнөр тохигдсон байна. Та аншиг сонсох үед та айсан учраас таны далд ухамсар тэр өвчин суугдсан байна. Одоо би тушаач байна. Муу нэгэн чамайг би зайл гэж хэлж байна. Бүх оншуудыг бий болгож байгаа муугийн хүч Есүсийн нэрээр зайл. Есүсийн нэрээр ахсан гэж бодож байна уу? Үгүй. Ирүүл. Чи онцгой үрдийн ирүүл. Чамд ямар ч архаг өвчин байхгүй. Чамд хязгаарч тэр өвчнүүд дөхөж ирэхгүй. Бүх ахсан өвчнүүдийг зайл гэж байна. Эдгээр хүч чиний сүнс сэтгэл санаа дэм ахуйд чинь эдгээр хүч хөдөлж байна. Яг одоо оюун ухаан сэтгэл санааны дарамт талга болж байна. Яг одоо арьсны өвчнүүд идэгч байна. Бисрат, экзем, ахна, эдэтэр өвчнүүд Есүсийн нэрээр яг одоо цусан доторх мянгууд алга болж байна. Есүсийн нэрээр цусан дох вирус алга болж байна. Есүсийн нэрээр яг одоо чиний цус цэвэршиж шинэ болсон. Халелуя. Есүсийн нэрээр бурхан минь танд таларх. Халелуя. Яг одоо панкратит, гепатит идэгэрж байна. Есүсийн нэрээр яг энэ агшин Монголаа гэдсний идэгрэрлээ өгдөж байна. Халелуя. Ариун сүнсний хүч. Халелуя. Тосолгоо. Эзэн минь танд таларх. Таны тосолгоо. О бурхан, халелуя. Няндал идэгрэрлээ өгдлаа. Филиппин идэгрэрлээ өгдөж байна. Яг одоо Гамрит идэгэрч цэвэрлэгдэж байна. Халелуя. Булчирхан өрөвслүүд идэгэрч бүх төрлийн уйлан хаанууд алга болж байна. Оюун ухаанд хохирдол, толгой доторх бүх уйлан хаанууд бүрэн алга боллоо. Есүс Христийн нэрээр түрүү булчирхан эдгэрлээ өгдлээ. Анхагсан өвчнүүдийн эдгэрлээ өгдөж бүх зүйл хэв хэмжээнд орж байна. Есүсийн нэрээр мөн бас шээсний сувг бүхэн сувгуудад эдгэрлээ өгдөж байна. Бүрэн эдгэрэл. Яг одоо бэлгийн сулралын эдгэрлээ өгдлээ. Бэлгэрхтнүүдийн өвчнөө эдгэрлүүд явууллаа. Есүсийн нэрээр. Яг одоо бэлгийн замын өвчнүүдийн эдгэрлээ өгдлээ. Есүс Христийн нэрээр. Бурхан минь танд талархлаа. Халелуя. Яг энэ гişэнд зүрхний бүрэн эдгэрлээ явууллаа. Зүрхний анхаг өвчнүүд эдгэрлээ, калафан эдгэрлээ. Булчингууд хэрэг ажиллагаатай боллоо. Бүх судасны хааннуудад эдгэрлээ явагдаж байна. Тархины судсууд даралт ихтертийн өвчин эдгэрлээ. Энэ өвчин одоо байхгүй. Есүс Христийн нэрээр. Одоо яг өөрөөр гараа тавиад халбараараа даралтны өвчин Есүсийн нэрээр бүрэн эдгэрэл. Есүсийн нэрээр энэ онц төгсгөл болсон. Дахин таныг зовохгүй. Эдгэрсэн. Халелуя. Утмассан стресс эдгэрч байна. Есүсийн нэрээр. Бурхан минь танд баярлалаа. Ариун сүнсээ талархаж байна. Халелуя. Зүрх судасны өвчнүүд эдгэрч байна. Цус харвалт, зүрхний импакт эдгэрч байна. Үе уламжлагдсан хараал болж байна. Цус харвалт эдгэрч байна. Саачилт эдгэрсэн. Мартаг сандаг склероз эдгэрч байна. Есүсийн нэрээр. Хоолойны өвчин эдгэрч байна. Паркинсон Есүсийн нэрээр зай. Яг одоо Паркинсон зай. Паркинсон яг одоо зай гэж шүү. Бүх төрлийн склероз өвчин зай. Есүсийн нэрээр бүх төрлийн уйлан хаанууд алга бол.
Яг одоо хэд хэдэн удаа хагалгаанд орсон нэг эмэгтэй байна. Түүнийг завааж байгаа хуулийн хаануудыг би зайлгаж тушааж байна. Яг одоо бүрэн эдгэрэл. Яг одоо эмнэлэг твтэж байгаа хагалгаанд орсон хүмүүст хэлж байна. Та нарын үсрэхийллүүд бүрэн алгуулсан. Дахиж байхгүй бүрэн эдгэрэл. Есүсийн нэрээр ариун сүнсний үйлсэн эдгэрлийг хүлээж аваарай. Өнөөдөр архаг өвчнүүд эдгэрч байна. Танд юу давшин даарч байсан тэр архаг өвчнүүдийг би зайлгаж хориг тавьж байна. Зайлгаж би чамайг тушааж байна. Есүсийн нэрээр чамайг би хүлэн хайж байна. Атгийн өвчнөй сүнс чамайг би зайлгаж тушааж байна. Давчлагч юм уу сүнс чи зайл. Өвчин чамайг би давчлагыг хорж байна. Зайл. Есүсийн нэрээр бүх шалтгаанууд нуран унж байна. Над дээр эзэн бурхны сүнс байна. Учир нь завгстад сайн мэдээг хүргэж шансан зүрхтэйг нэдгэн олзлогчдод эрхчлөөг тунхаглаж өвчнөд олзлогдсон хүн бүр дээр өнөөдөр би эрхчлөөг тунхаглаж байна. Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд тодорхой оншинд хүлэгдсэн хүмүүст би чөлөөлөлтийг тунхаглаж байна. Эрхчлөө нэгдсэн Есүсийн нэрээр эзний тааламжит жилийг тунхаглахын тулд шицэн уюу төгсгөл болж тааламжит хугацаа эхэлсэн гэж би танд тунхаглаж байна. Эзэн бурхны тааламжит цаг ирсэн. Бурхны тааламжит цаг. Өвлөш зун тааламжит цаг хугацаа. Бурхны цаг хугацаа. Ерөөлт цаг хугацаа. Надад тосолгоо байна. Би таны амьдрал тунхаглаж байна. Энэ үгийг би танд илгээж байна. Та энэ үгийг хүлээж аваарай. Есүс Христийн нэрээр. Энэ бол Есүсийн нэгүсэл юм. Өнөөдөр нэгүсэл болоо. Халелуя. Эзний тааламжит жил танд алдрыг өргөе. Бурхны өшөө авалтын өдөр, муу нэгний төгсгөлийн өдөр. Хүнээр дамжин муу нэгний дарилтанд орсон байж болно. Хүмүүсээр авчлуулсан байж болно. Нөхцөл байдалд шахагдсан байж болно. Тэр өдрүүд чинь бурхан хөдлөөгүй байсан юм шиг байж болно. Гэвч өнөөдөр бурханы өшөө авалтын өдөр байна. Бурханы тааламжит өдөр бүхнийг авч хайж байна. Тэр өнөөдөр өөрийн уурыг сулгаж байна. Чиний бүх дайсангуудыг чамаас хойж байна. Эзэн бурхан чамайг таавшруулж байна. Чи өөрийн зүрх сэтгэлдээ түүний орхиог мэдэрч байна. Халелуя. Тосолгоо хөдөлж байна. Эдгэрлийн тосолгоо. Архаг өвчний эдгэрлийн тосолгоо. Эдгэршгүй гэж онцлогдсон өвчнүүдийг эдгэх тосолгоо явагдаж байна. Эдгэрлийн тосолгоо. Зүрхний гажигын эдгэрэл явагдаж байна. Хавдрын эсүүд арилж байна. Алгалж байна. Бүрэн эдгэрэл явагдлаа. Халелуя. Баярлалаа ариун сүнсээ. Танд талархъя. Халелуя. Ариун сүнсээ танд талархъя. Танаас би гуйж байна. Халелуя. Таны тосолгоо. Өнөөдөр агуугаар хөдлөг болтугай. Баярлалаа танд. Хэрхэн найзуудаа та нарыгаа саммитын бүртгэлийн цаг хугацаанд өрөөж байна. Энэ бол та нарын цаг хугацаа. Энэ саммитанд Есүс Христийг шинээр танин мэдж байгаа хүмүүс ирэх болтугай. Тэд саммитаар дамжуулан ариун сүнсний хөдөллийг мэдэрч эхнээсээ зөв сургаалт байх болтугай. Тэдний амьдрал бурхан дотор байх болтугай. Үргэлж сайн мэдээг тунхаглаарай. Цаг болгон чамаар дамжуулан саммитад хүмүүс бүртгэгдэх болтугай. Хүн болгон чамаас зурж чиний бурхан хаа байна гэж эрен хайх болтугай. Би чамайг өрөөж байна. Ариун сүнсээ танд баярлалаа. Эзэн бурханы үйлсийг гэрчлээрэй. Өнөөдөр сайхан өдөр байна. Энэ хичээл давтан сонсорой. Түүний үйлсэд өөрийгөө бүрнээр зориулаарай. Өнөөдөр бид нар дөрөв дэх хэмжигт түүний залбирлын анхны алхмаа хийлээ. Бид саммитаа бэлтгэж байгаа. Тэнд үнэхээр гайхамшигтай зүйлүүд явагдаж таны амьдралыг өөрчлөх бүдэлгдэх болно. Халелуя. Баярлалаа танд. Ариун сүнсээ. Танд баярлалаа танд. Та хэрв түншлэгч биш бол түншлэх болох цаг хугацаа ч ирсэн байна. Хэрвээ та партнер бол
Та партнерынхаа хэмжээг ихсгэх цаг хугацаа болсон байна. Та ямар хэмжээнд амьдрмаар байна? Тэр төвшний түншлэлээ өргөөрэй. Та ямар хэмжээсээр хэмжин түүгээрээ та шагнагдах болон Бурханд өргөх галархлын тахлаа илдээрээ хүн болгоны амьдрал эзэн Бурханы агуу хөдөллийн өдрүүд явагдаж байна. Амен. 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 Дараагийн хичээл маргааш. Амен. Маргааш уулзцгаая. Эрхэм найзаа, 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 1-ний хооронд явагдах саммитд бүртгүүлэхийг яарч таарай. Бүртгэлийг доорх дугааруудын холбоосуудаар авч байна. Нэмэх 976 925 87 88